За амралтын өдөр мэндэ. Өнөөдөр ч өдөрсөн өдөр өстэй. Сайхан амарцгаасан. За нэг ганц хоёр хүн орж иртэл нь бас нэг ганц хоёр шир хий та тий. Энэ нэг хүмүүс юу нэг тухайн болж байгаа ситуац гэх юм уу? Тухайн болж байгаа одоо үйл явдал тий. Цаг үеийг дагаад элдв янзын өөрчлөлтүүд, шинжилэлтүүд тий. Урагшаа алхах, буцаж ухрах гэл нийгмийн янз бүрийн асуудлууд үүсэж байна л да. Тэгээ энийг тоохгүй өнгөрөөд ахаар ингээд ихэнх нь ойлгохгүй юм. За би ч хөгшүүн хүн мартамхай. Тэгэхээр мартахаас өмнө нэг юм хэлнэ. Энэ нууцын тухай одоо ингээд би өгөн өчигдөр уржигдрийн лайв дээр хэлсэн шүү дээ. Овоо хэдэн лайв хийчлээ. Бараг 20-д лайв хийчлээ. Гүүгэл лайв нь 20 шир хийчлээ. Овоо хэдэн шир хийчлээ. Хүн орж ирж байна. Оо бас гайгүй шүү. Өнөөдөр амралтын өдөр бас нэг гайгүй хэдэн хүн ороод ирэхлөө гэж бодоод өөрийнхөө ойлгож байгаагаа бас хүмүүст хуваалцаад ийм шүү, тийм шүү гэж яахгүй бол манайхан чинь тэгэл дуугаа авалцсан бомболцсон гэж явчих юм шүү дээ. За боли 30 ширээчлээ. За лайвын нэр бол цалин нэмэх тухай. Дээр нь энэ Монголын баялагын тухай. Хэдхэн үгээр товчхон өөрийнхөө ойлголтыг хүмүүст хуваалцчихъя гэж бодсон. За тэрнээс өмнө мартахаас өмнө лайвынхаа нэрийг бичсэн учраас мартахгүй л дээ. Энэ оюутлогоо нууцын зэрэглэлийн тухай. Энэ хоёр янзын юм байгаад байна. За энэ элбэг дөржөөс эхэлсэн. Элбэг дөржтэй хариуцлага тооцдгоо. Баяр зогт очиж гарын үсэг гэрээг нээсэн, сайхан бэлэг үзгэлсэн Дубайн гэрээ. Асар их хохирлтой гэрээ. Маш их хохирлтой гэрээ. Тэгэхээр элбэг дөржөөс хойш яваал байсан тийм үү? Тэгээд данхын үед бол бүр яг хувийнхын компани шиг идэж уусан авилга авсан байгаа. Тэгээ эхнээс нь нууцын гэрээг задлаад байна шүү дээ. Шалгаж байгаа. Задлаад байна шүү дээ. Тэг яагаад одоо ингэ нөгөө зандан шатраа буруутгаад эхэлсэн бэ? Өглөө фейс ухсан чинь зандан шатрыг л буруутгасан. Бөө юм. Тэд нэр одоо мөнгөтэй л дээ. Мөнгөтэй учраас л одоо хамгийн эмзэг газруудад дайраад байна. За би бол удаадараа хэлж байгаа. Тэр ловсон жамц, цэнгүүн, лодоо самбуу, тэр Батнайрамд эднэр бол нөгөө л нэг элбэг дөржийн, нөгөө л нэг баяр зохтой, сайхан бэлгийн, дан хоёр эрдний, энэ дамар баясгалан, самар сайхан гэд эднэрийн залуу биш шүү дээ. Бити нэг амар юм шудраг лаг залуу гараад ирлээ гэж бити итэг. Яг амнаас нь гарч байгаа үг болгонд анхын үг байхгүй. Одоо ингээл шүрвтэл нөө болгон туяа шиг утсан хүүгэлдэй байхгүй. Тэгээ энд итгээд их юм. Айгуу сонин. Тэгээ одоо би та нарт хэлсэн. Хов хүний нууц гэж байна. Надад ч гэсэн зөндөө нууц байгаа. Хүнд хэлж болохгүй. Айл гэр бүлийн нууц, хосын хоорондын нууц. Тийм үү? Одоо гадагшаа гаргаж болдгоо байгууллагын дотоод нууц. Одоо манай театр, манай Голкондо театрт хүртэл байгууллагын дотоод нууц бий. Группча дотроо бид нэр тэрийг ярилцдаг. За тэрийг гадагшаа задлахгүй. Байгууллагын дотоод нууц бидний стратеги төлөвлөгөө юу их юм яах юм. Тийм үү? Одоо энэ нэг урлагийг мөнгө олдог хэрэглэл, ард түмний тархийг угаадаг. Тэгээ жүжиг киногаа дандаа гаднаас хуулж хулгай хийдэг. Тэгээ мөнгө л олж ивэл юу ч зархаасаа буццсан хэдэн бузрууд Монголын урлагийг эзэлчихэд байна. Бузар багш нарын бузар шавнар гэдэг шиг.
Тэгэхээр эднэрээс бид нар яаж ангиж ярих юм? Эднийг яаж энэ зах зээлээс шахаж үнэн илчилэх юм? Энэ нүдний булаа шиг кинонуудын яагаад хулгай хийцнийг яагаад ард түмэн зарлж болдгүй? Хэдүүлээ ямар бүтээл хийж эдний дунд одоо бөмбөг дэслэх үү? Чи байгууллагын дотоод нууц төлөвлөгөө гэж бид нар зөндөө юм байна. Гэдэг шиг эн чинь бүхэл бүтэн улс үндэстэн тусгаар тогтносон улс гэдэг шүү дээ. Тэгэхээр маш их нууц байгаа шүү дээ. Юугийн нуудгийн задал гэдээ эргүүтэйдэх юм. Оюутлогоо гэж харин ч бүр 35 жил ямар ч ашиггүй тэгээ өөрсдийнхөө баялагийг өгөөд дээр нь газар нутгаас сүрүүлээд ус муутай говийн бүр усгүй болгоод байгаа тэр оюу толгойг бас нэг гэрээг нь өөрчилчих гээд ингээ үзээд нь шүү дээ. Мөрдөн байцаалтын нууц хүртэл гэж байдаг шүү дээ. Шүүхээр эцэслэн тогтоогдоогүй үед мөрдөн байцаалтанд одоо сэжигтэн гэж явнаа. Тийм биз яллагдагчаар татагдана. Бүх юм батлагдсны дараа тэр хоригдл болд юм байна. Тэгэхээр ингээд одоо ингээ юм хийх гээд байхад нь бид нэр хамгаалж өмгөөлөх ёстой. За ард түмний хамгаалалт гэж амар юм байдгийг энэ сүнсэн биений ард түмний хамгаалалтгүй болчвол улс төрийн хамгаалалт, хувь хүний хамгаалалт юу ч биш. Ард түмэн өөрсдөө нэг энергийн төвшөнд амар хамгаалж идэг байхгүй юу? Та нар мэдэхгүй бай. Аягтаа ус руу одоо Японы эрдэмтдийн хийсэн юм байгаа шүү дээ. Аягтаа ус руу ингээ хараал хилж хагаад хөлдөөчөө ямар муухай болж хөлдөж байна. Аягтаа усанд гоё хайрын үг, дулаахан үг, халуун үг хэлээд гоё хөгжим сонсгож байгаа хөлдөөхөр тэр ус ямар гоё тунгалах, ямар гоё талст гарч хөлдөж байна. Ус мэдээлэл дамжуулж байна. Гэтэл хүний биений хэдэн хувь нь ус вэ? 4-ний 3 нь ус шүү дээ. Тэгэхээр хүн өөрөө энерги амтан байхгүй юу? Тэгэхээр бид нар ингээд одоо яг зөв юм хийгээд байгаа хүмүүсээ өрөөж явах хэрэгтэй, хамгаалж явах хэрэгтэй. Ингээ хараагаад байвал тэгэл нөгөө ус шиг чинь талсдаг, барзаагаад ингээл явна. Үйлс нь уруудаал явна. Энэ нэг даалд ертөнцөд итгэдэггүй мухар зүсэг гэж хуцдаг. Тэр хүмүүс ч яг ингээ одоо удахгүй бүгдээрээ хор тавдраар өвдөөл өгцгэн. Тэгээ хор тавдраар өвдөд имлэгийн орон дээр хөвтөж байхдаа тэр шашин машин үгүйсгдэг, лам нарыг үгүйсгдэг, тэ даалд ертөнцийг үгүйсгдэг хулгайчууд яг ингээ хор тавдраа тусаад имлэгийн орон дээр хөвтөхдөө имлэгийн орон дээр хөвтөхдөө бүх юм ойлгоно. Тэрийг бурхан угаас ойлгуулад өгнө. За энэ яах вэ? Тэгэхээр улсын нууцаас гаргах юм гэж байна, гаргахгүй юм гэж байна. Харин ч бүр гаргаад шүү дээ. 50% нь ил болгоод ямар аимшигтэй идчихсэн юм. Ямар амар хулгай хийсэн юм. Нууцын зэрэглэлд ор яаж эднэр марчиж тэг системчлэгдэж тийм үү бүр ингээд технологи болтлоо хөгжүүлсэн юм ингээ эхнээс нь задлаад байхад та нар баярлах ёстой байхгүй юу? Гэсэн чи одоо ямрыг нуугаад ямрыг ил гаргадгийг ямрыг яадгийг ингээд ингээл. За дараагийн хөвгөр нь эдгээр чинь бас өөр гэсэн стратеги байгаа байлгүй дээ гэж бодож байна. Илби юм шиг энэ амар болцсон төр энэ тогтолцоог өнөөдөр нэгдээ өргөс авч байгаа юм шиг алга уруулахын төдөд гоё болгох чинь гэж байхгүй шүү дээ. Энд чинь нэлээд их юм болно. За энэ яах вэ? За ингээд цалингийн тухай нэг 5% хэлчихье. Цалин ямар учиртай юм бэ? Тэгэхээр шүү дээ. Цалин нэмээд бол хэрэггүй шүү дээ. Одоо та нар санаж байгаа бол за монголчууд ч нөгөө загсны ой санагддаг дөө. Жасраагүй цалин ямар амар нэмжийлаа. Бараг сар болгон цалин нэмжсэн мэт. Өдөр болгон цалин нэмээд. Тэгээд цалин нэмэх тутамд төгрөг улмал муудаад байсан. Төгрөгийн одоо долларын эсрэг тий юаны эсрэг, рублийн эсрэг ямар ч тийм чадваргүй болол муудаад байсан. Цалин нэмэх болгонд монголчуудын амьдрал өөдлсөн түүх байхгүй. Улмал дордоол. Одоо энэ гадуур байгаа том байшин, гой шилэн барилгуудыг та нар Монгол улс хөгжиж ийн гэвэл уучлаарай. Бидний хулгай мөнгөөр хулгайчуд үл хөдлөх хөрөнгөтэй л болсон юм. Энэ Улаанбаатар хотын бүх газрыг худалдаж аваад зайгүй битүү байшин чихээд байгаа чинь монголчуудын баялагийг хулгайгаад, бидний алтыг хулгайж, бидний нүүрсийг, бидний цэсийг
хулгай хийсэн элбэг дөрж инх сайхан ч гэдэг юм те баяр зогт сайхан бэлэгч юм тийм үү одоо намбрын инх хоёрч гэдэг юм баг банд ч юм уу очир бат ч юм Жэнкогийн Батулгах ч юм одоо энэ хөрөлсөгчинж байшингүй байгаа л байна. Тэгээд одоо дан хоёрын эрдэнэ дамар баясгалан самар сайхан мэт юм энэ хулгайчууд бидний баялагийг хулгай ээж тэднийг мөнгөө угаагаад үл хөдлөх борон болгоод байгаа шүү дээ. Тэрнээс биш бид нар ийм байшин барьж чадахгүй шүү дээ. Бид нар зүгээр ийм байшин гараад ямар гоё юм бэ л гэж бодно. Хулгайчууд мөнгөө угаагаад ийм үл хөдлөх хөрөнгөтэй болгоод үр хүүхдүүдтэй өвлүүлээл байгаа юм. Ойлгож байна. Монгол улс хөгжөөд байгаа асуудал ерөөсөө биш. Харин мөнхөд байгаа асуудал байхгүй. За багш нарын цалин нэмлээ. Багш нарын цалин нэмлээ. Эмчнэрийн цалин нэмлээ. За тэгэхээр нөгөө цагдаа нар яах юм? Цэргийнхээ яах юм? Соёл урлагийнхаа яах юм? Нийгмийн бусад салбарууд яах юм? Нэмэхгүй юм. Багш нарын цалин 3 сая 500 мянга болчихлоо. Тэгэнгүүт соёл урлагийнхан сая төгрөг аваад байгаад их юм. Цагдаагийнхан сая төгрөгтэй бол байгаад их юм. Тэгээ ямар нь 3 сая 500 мянган төгрөгийн цалин аваад ямар нь сая төгрөгийн цалин авдаг юм. Адилхан салбартай ижилдэх ш. Тэгэл ядрахтаа ядраад өсөхтөө өсөд цангахтаа цангаад бүгд л хөдөлмөрлөж байгаа ш. Тэгээ ганцхан багш нарын цалин нэмээ зогсоох юм уу гэдэг асуудал үүснэ. За эн чин хүн сүрэг. Хүн л юм чин барьцсан. Яагаад бидний цалин нэмдэг юм бэ? За ингэнгүүт хавтгаар бол бүгдийг нэмж эхлэн дээ. Тийм биз? За хавтгаар бол бүгднгийнхэн цалин нэмж эхлэн дээ. За ингээд бүгдээрээ цалингаа сайхан нэмээд авлаа. Бүгдээрээ одоо 3 сая 500 мянган төгрөгийн цалинтай боллоо. За ингэнгүүт төгрөг өөрөө юу яаж эхэлнэ шүү дээ. Төгрөг өөрөө нөгөө хомсдож эхэлнэ. Хүн болгон нэг сая төгрөгийн цалин авдаг байж байгаа. 3 сая 500 мянган төгрөгийн цалин аваад эхлэнгүүт Монгол банк төгрөг үйлдвэрлэхээс өөр ямар ч замгүй болж эхэлнэ. Ингээд баахан мөнгө үйлдвэрлэнэ дээ. За ингээд мөнгө үйлдвэрлэнгүүт одоо хэрэгжилж байгаа одоо энэ зах зээл дээр хэрэгжилж байгаа мөнгөний юг нэг дахин нэм 2 дахин нэмэгдүүлнэ. 100 ширхэг 20 мянгат байсан бол 200 ширхэг 20 мянгат үйлдвэрлэж эхэлнэ. За ингээ мөнгө үйлдвэрлээд мөнгөний тоо их болоод ирэнгүүт мөнгө их болоод ирэнгүүт энэ алдагдлалд орж эхэлнэ шүү дээ. Эдийн засаг чинь. Тийм биз? Тэгэхээр энэ алдагдлаа өөрөөсөө мөнгөний нөөцгүй, төгрөгийн нөөцгүй болоод эхлэнгүүт мөнгө үйлдвэрлээд эхлэнгүүт яах вэ? Энэ төрчин өөрөө эдийн засгийн маш том юунд орж эхэлнэ. Алдагдлалд орж эхэлнэ. Далд эдийн засаг хөгжим, сүйдэр эдийн засаг хөгжиж эхэлнэ. За ингэнгүү татвар нэмэгдэн дээ. Нөгөө засгийн газар чи алдагдлаа нөхөхийн тулд энэ засгийн газар чи алдагдлаа нөхөхийн тулд татвараа нэмж эхэлнэ. Одоо байгаа бүх мөнгөө шавхаа та нарын цалин нэмсэн. Тэгэхээр алдагдлаа нөхөхийн тулд татвараа нэмнэ. Тог цахилгааны үн нэмэгдэнэ. За ингэнгүүт өргөн хэрэглээний бараас та автоматар нэмэгдэнэ дээ. Бензин ч нэмэгдэнэ. За хамгийн түрүүнд нэмэгдэх юм бол одоо долларын ханш 3500 байгаа. Нэг нуурна. Долларын ханш багадаа нэг 6000 болоод эхэлнэ. За долларын ханш 6000 болонгууд нөгөө 98% нь гадаадын хараат импортын улс чинь долларын ханш өсөнгөт өргөн хэрэглээний бараач нэг нуураад эхэлнэ дээ. 2000 төгрөгийн талхсан 4000 болно. 4000 төгрөгийн бараа 8000 болно. За ингээд бүх бараа ингээд дээшгээ нэг нуураад эхлэнгүүт яах вэ гэхэлэр та нарын авж байгаа 3 сая
500 мянган төгрөг яг одоогийн цалин шигчин болж эхэлнэ. 1 сая төгрөг л одоо одоогийн 1 сая төгрөгөөр бид нар амьдраад байна шүү дээ. Та нар 3 сая болгочлоо. Тэнгүүд тэр үеийн 3 сая чинь яг одоогийн хэрэгжилж байгаа төгрөгтэй ижилхэн ханштай болж эхэлнэ. Ингээ инфляц тэнгэрт тулна. Яан тэгээ өөрөө л нэг гар дээр их тоо авч ивэл цаагаараа эдийн засаг яаж сүрэх юм? Цаагаараа Монгол улсад ямар хохиролтой юм? Монгол улсын хөгжил ямар хор урхагтай юм гэдгийг мэдэхгүйгээр зөвхөн гар дээрээ л их мөнгө авч ивэл гоё гэж бодоод байдаг нэг тэнэг хязтаа юм. Энд чинь төгрөгийн ханш чанга байх тусмаа биднэрт сайн бидтэй. Монгол төгрөг зүгээр л чихрийн цаас болж шээ. Тэгээд Монгол төгрөгийг унгаах, Монгол төгрөгийн чадварыг унгаах энэ ажилд та нар өөрсдөө ханцуу шамлаад ороодох юм. Гар дээр их тоол авч ивэл их мөнгө л авч ивэл та нарт гоё үед юм тий. Гар дээр л одоо 3 сая төгрөг авч ивэл тэр цаашаа яаж сүрэх вэ ерөөсөө та нарт твич хамаагүй юм байна тий. Шаагаад байна. Бас нэг жоохон ч мэдлэггүй биз дээ. Бас мэдэмгээр шаагаад байна. Тэгээ та нар чи амар юм. Тэгээ мэддэг юм байдаг юм уу гэхлээр мэддэг юм байхгүй. Мэддэг юм яг байдаг юм болов гэхлээр мэддэг юм байхгүй. Тэгээ бас мэдхгүй юм байхгүй. Та нар чи астроном мэдэх юм, сансрал судлал, докторгүй, ангаахын шинжлэх ухаан, нийгмийн шинжлэх ухаан, улс төрийн тоглоом ер нь та нарт мэдэхгүй юм байхгүй. Бүгдээ мэдээ. Энэ бас нэг мэддэг нөхөр заагаал. Тэгэхээр би юу хэлэх гээд байна гэхээр хэдүүлээ цалин гэж буцхаасаа өмнө энэ үнэн дээрээ үнийн өсөлтөн дээр л төр айгу хатуу бодлого барих хэрэгтэй шин. Одоо ч дуртайгаар чөлөөт үнийн систем бичсэн. Одоо зарим юм төр хорж ирмээр байна. Одоо болдог бол Баянгол Жочдуудлаас ахуулаад тэр апу тэ энэ талхаж ихэр махын пикс гэдэг энэ улсын үйлдвэрүүдийг буцааж хурааж авмаар байна. Улс хувийн хвшлүүдээс бүгдийг хурааж авмаар байна. Эдгээр дандаа хууль бусаар хувьчлаад авсан хүмүүс байхгүй юу? Тэгээ нэг удаа Монголын төр бүр энэ 90-ад оны ихээр хувьчилж авсан энэ том объектууд үйлдвэрүүд бүгдийг улс хурааж авмаар байна. Тэгээд хурааж авч ягаад яг одоо ингээд нээлттэй маш шудраг тендер зарлаад сунган шалгаруулалтаар хувьчламаар байгаа байхгүй. Жишээлбэл Баянгол Жочдуудл Женкогийн Баянгол Жочдуудлыг 24 сая төгрөгөөр нэг прүсний үнээр л хувьчлаад авсан байсан. Тухайн үед 24 сая төгрөг тийм их мөнгө байгаагүй. Тэгээд тэр том буудлыг Женко 24 сая төгрөгөөр авсан. Махын пиксийг 2 тэрбум төгрөгөөр авсан. Тэгээд тэр 2 тэрбум төгрөг нь өөрөөс нь ч мөнгө гаргаагүй. Улсын мөнгөөр худалдаж аваад хувьдаа авсан. Зүгээр Женкогийн эзэмсэж байгаа махын пикс Баянгол Жочдуудл дээр л ийм том ноо байгаа. Тэгэхээр апуг Батхүү хэдэн төгрөгөөр хувьчилж авсан бэ гэдэг бас асуудал гарна. Тэгэхээр энэ улсын том үйлдвэрүүдийг одоо бүгдийн юу юм? Төр нэг удаа төмөр нүр гаргаад бүгдийг хурааж аваад тэгээ буцаага хувьчлах хэрэгтэй. Яг чадвартай сайн багтана. Миний санаа бол юм. Би л их мэдлэлтэй бол бүгдийг хурааж аваад дахиад шударгаар дахиад нээлттэй дуудлага худалдаагаар би явуулна. За энэ яг цалингийн асуудал бол юм шүү. Тэгэхээр би өнөөдөр 500 төгрөгөөр бараа оруулж ирээд 500 төгрөгөөр бараа оруулж ирээд би 10,000-аар зарж байгаа байхгүй. Чөлөөт эдийн засаг юм гинэ. Үгүй эн чинь хүн шуналтай байж болно. Арай юм шуналтай байж болохгүй шүү.
1000 төгрөгөөр оруулж ирээд 15,000-аар зараад байгаа байхгүй. Чи 1000 төгрөгөөр оруулж ирсэн юм нэг нуглаад 2000-аар зарахтал хангалттай шүү дээ. Тэгэхэд 1000 төгрөгөөр оруулж ирж байгаа юмыг 14-15,000-аар зараад байгаа. 15 нугалж шүү дээ. Тэгэхээр энэ дээр л хяналтаа тавьчих л та төр. Чи яагаад 1000 төгрөгөөр оруулж ирсэн юмыг 15,000-аар зардымаар биз даа минь. Тэгээ энэ бараануудын үнийг бүр нам базаад дуулгаад тэгэхээр одоо нөгөө 8 хийх хүсэлтэй үнэнч байхгүй бол зөвхөн хэдэн чанартай. Гэхдээ хүн болгон бараа оруулж ирэл хүн болгон зарж штэ. Ийм нэг оруулж ирэл 1500 төгрөгөөр оруулж ирэл энэ тамхины харьцгийг 2000 төгрөгөөр оруулж ирэл 30,000-аар зарж байгаа. 2000 төгрөгөөр ийм оруулж ирэл 30,000-аар ийм тамхины харьцаг. Тэгэхээр бүрстэ бүх хэд нугалж байгаа байхгүй. Хэрвээ эднэр дээрээ ингээ хяналт төрн хяналтаа тавиад барааныхаа үнийг нам базаад багсгачвал за чи энийг нөхөр минь энэ жожголкийг чи 5,000 төгрөгөөр оруулж ирсэн. Тэгэхээр чи энийг 10,000-аар зараа. Гэл болоо. Төр хувийн хвшлийн хамтын ажиллагаа гэж нэг юм байна шүү дээ. Хувийн хвшлээ хяндаг. Тэгэхгүй одоо энийг ингээ 10,000 төгрөгөөр оруулж ирэнгүүтээ 80,000-аар, 90,000-аар, 100,000-аар зараад байгаа байхгүй энийг. Багтаа 10 нугалж шít. Тэгэхээр энэ дээр төр ингэчих юм бол бидний цалингаа нэмэх ямар шаардлагагүй. Бидний гар дээр авж байгаа цалин илүү чанартай болно шít. Цалин нэмэх нь чухал биш ээ. Би бол ингэж бодож байна. За дээр нэг асуудал байгаа. Баялаг гэдэг. Одоо энэ улгаачууд чинь одоо Улаанбаатарт байгаа хүмүүс чинь бүгд нутаггүй шүү дээ. Уг нь цагаач шүү дээ. Тэгээ нэг сумын нэг аймгийн ой болохоор бүгдээрээ нутагтаа болоо шаачих юм. Тэгээ босод үед нь аймаа болохоор зүгээр жигтэйхэн гоё дээл өмсөөл том хөөрөг шаагаал том жип баг түрээсэлж унжмаал нэг нэгэндээ баяа харагдах гал нэг нэгэндээ лагийн оо гэж харагдах гал хэд өвчтэй физтанаар яг үнэндээ одоо нутаг орны ухаад уул усын ширгээгээд тэнд нүүрсийн тонгчоо боржин чулуугийн зөөгөө, жаншийн зөөгөө, цэсийн зөөгөө, нефтийн зөөгөө бүр одоос хамгийн мэн ухаад нутгийн самраад байхад тэнд анхаарж байгаа нэг ч хүн байна. Тэгээд нөгөө 80 жил 90 жил ихлээр тэр нутгаас ямар олон мундаг хүмүүс төрсөн болтой. За одоо жишээлбэл манай энэ үндэсний их театрын дарга Монгол Улсын урлагийн гавь зүтгэлтэй одоо хувьсэл продакшны захирал манай цогоо гэдэг нэг танил бий л дээ. Тэр одоо Сүхбаатар аймгийн хүн. Тэр одоо нутаг оронд маань гам болж гин. Нутаг оронд маань одоо хүмүүс нефть ухаад болохоо байлаа. Нүүрсийн ухаад юу ч хөө болголоо гэж нэг дуурж яах юм бэ сонсоо. Тэгсэн ирнэ ойн болсон чи би найруулна гэж шахав очсон. Нөгөө ой мөнгөнд авах гэж шахав очсон. Гих жишээний. За тэгээд одоо ойн болохоор л нэг л их бол нутагтай улгаачуд болчдөг нутагтай хайртай хүмүүс бүр борооны дараах мөөх шиг язаагаал гараад ирнэ. Тэгээд тэр нутаг орондоо болж байгаа тэр байгалийн гам шиг янз бүрийн юмд өрөөсөө санаа зовхгүй оролцохгүй тагч. Тэгэл одоо гавьяат төрийн шагнал янз бүрийн шагнал дагавар би тийм аймгийнх би ийм аймгийнх гэж гараад ирдэг. Тэгээ одоо ерөнхий сайд Баян онгороос тавигдахаар Баян онгорын хүн болчдөг. Ерөнхий сайд хинтигээс гараад ирэнгүүт хинтийн хүн болчдөг. Тэгээ Монгол улсын ерөнхийлөгч завхнаас гараад ирэхээр завхны хүн болчдөг. Нэг ийм лалрын пистанаар л дүүрчлээ л дээ. Хэцүү. Кто там? За одоо цалин дээр хэдүүлээ нэг жоохон юу эх оронч баймаар байна.
Гар дээрх цалингийнхаа тоог одоо их болгох биш. Гар дээрх цалингаа чанартай болгох. Хинбэ? Сайхан амарсан. За тэгээд юм байна. Одоо Владимир Путин, Оросын холбооны улсын ерөнхийлөгч. Тэр нэг гайхамшигтай шийдвэр гаргасан. За, рублийн ханш унаад Оросууд бүр инфляцийн дийлдэхэ байгаад Оросууд одоо та нар санаж байгаа бол 90-ад оны ихээр Орос руу явж исэн хүмүүс бол мэдж байгаа да. Оросууд гудамжинд рублээ овоолоо шатааж ирсэн шүү дээ. Гараа рубль шатаага гараа дулаад зулцсан өвөл гадаа зогсож байгаа хүмүүс зөндөө таарч ирсэн. За, Путиний нэг гайхамшигтай хийсэн юм бол мөнгөө масштаблаа хийсэн. Масштаблна гэдэг нь яаж байгаа юм гэхэлэр бүх одоо цалин нэмээгүй. Цалин нэмээгүй, хэний ч цалин нэмээгүйгээр цалин нэмээлээвэл барааны үн дагаал өсөд идэг. Рубль бүр цаас болсон шүү дээ. Энийг Оросууд мэдэнгүүтээ Путин бүх бараагаа масштаблсан. Бүх барааныхаа артлын нэг тгийг хасцсан шүү дээ. Өнөөдөр мах хэдэн төгрөг байна? Өнөөдөр мах хэдэн төгрөг байна? За 20 мянга гэж бодъё. За артлынх нь нэг тгийг хасчих. Тэгэхээр хэд болж байна? 1 кг 2000 болчихж байгаа биз? За би танарт үзүүлье зэ. Хөөс энэ лаач юм чинь яах вэ? Яах вэ? Хинэ? Энэ яаж бичдгийг гаргадаг вүлээ? За ичгэр. Энэ за гаргачлаа. Одоо би та нарт юу яаж вэ? Юу сайн өгшөө. За. Мах 20 мянга гэж бодъё зөө. 20 мянган төгрөг гэж бодъё. Зөө. За талах хэдтэй байгаа юм? 3000 байгаа юм. Талах 3000 гэж бодъё. Зөө. Тэгэнгүүт Путин яасан гэхэлэр бүх барааныхаа арын тгийг насцсан байхгүй. Тэгэнгүүт махчин 2000 болоод талах 300 төгрөг болсон. За өнөөдөр нэг хараар авъя гэхэд 50 сая төгрөг байгаа бах тий. Хараар авъя гэхэд за хараар машин шүү. 50 сая байгаа гэж бод. За ингэнгүүт бас арайхан нэг тгийг хасчих. Тэгэнгүүт хэд болчихж байна? 5 сая болчихж байгаа байхгүй. Ингээд хараар машин бид нар 5 сая төгрөгөөр худалдаж байгаа гэсэн үг. Тэгэхээр Оросын холбооны ерөнхийлөгч Путиний хийсэн хамгийн том гайхамшигтай юм нь бүх барааныхаа арын нэг тгийг хасцсан. За 100000 төгрөгийн цамц байлаа гэхэд арайхан тгийг хасангууд 1000 төгрөгөөр тэр цамцыг худалдаж авах гэж байна. Ингээд мөнгөө масштаблцсан учраас Оросууд тэр амар инфляциас гарч чадсан. Рублийн ханш айгуу чанга болсон. Төгрөг амар өндөр болчихсон шүү дээ. Оросууд чинь юу вэ? Нэг төгрөгийг 50 рублээр худалдаж авчихсан. Төгрөгийн ханш амар чанга. Тэгээ Монголын төгрөгийн ханшиг хамгийн аимшигтай унгаасан хүн бол Жасрааг бай. Одоо хүмүүс Жасраагааг магтаад идэв. Миний инээд өрөөддөг. Бараг сар болгон нэмсэн баха цалин. Тэгээд өрөөсөө байхгүй болчихсон шүү дээ. Цалингаа нэмээд байвал амьдрал сайжрах юм байна гэж шаасан. Төгрөг будаа болсон шүү дээ. Тэгээ энийгээ бид үгүй мэддэг байна. Одоо нэг зоригтой нөхөр гарч ирэл тооцооллоо маш сайн хийж байгаа л.
энэ бүтээгдэхүүнийхээ үнэн дээр л анхаармаар байна. За ингээд өөрийнхөө мэддэг жаах юмыг бургчлаа, хуцчлаа. Тэгээ үнэн худлааг нь үзэгчид одоо мэдж байгаа шүү дээ. За дараагийн лав хүртэл баярлалаа. Тулдаан зөвхөн шонхрууд.